Амьдрал болоо уужим амьсгах эрүүл чөмөр агаар анд нөхдийн халуун дулаан харж ачлал хайрын аяг халуун чай буюу аяны холд хүн хүнээ төшиж явдаг эгэлжирийн өдөр хоногуд юм. Та бидний ажил амьдралынхаа төшиг болсон амьдралын хандлагчийн алдалгүй сонирхоорой. Хэрхэн үжигчид та бүхэн маань сайн байцгаана уу? Өвөр Монголын төлөөс гарааны үйлчилгээний програм амьдралын хандлагч үжигчид та бүхэнтэйгээ жолооход бэлэн болоод байгаа. За тэгвэл урдаар та бүхэндээ өнөөдөр манай нэвтрүүлэгт морлон саатаад байгаа онцорсон зочноо танилцуулъя. Энэ хугацааны амьдралын хандлагчид Өвөр Монголын төлөөс гарааны тамирын чуулган дэлгэцийн хөтлөгч, найруулагч Өсөг Буян дахин тамирлан саатаад байгаа. Баярлалаа ухтаж байна. Амьдралын хандлагчийн хүлээн сонирхож байгаа эрхэм үжигчид та бүхэн маань сайн байцгаана уу? Гэр бүгдөө сайхан аварж байна уу? Өнөөдөр манай нэвтрүүлэгт бас амьдралын хандлагчийн идэх үедээ оролцогч мөч халуун сэтгэлд үжигч Хэшиг бүрэн морлон саатаад байгаа. Хэшиг бүрнийг баярлалаа ухтаж байна. Сайн байцгаана уу? Телевизэн сонирхож байгаа бүхэлээ үжигчтэй энэ үтчийн хадам мэндийн өргөнд төвшүүлье. Тэгвэл энэ хугацааны амьдралын хандлагчийн тусгай мэрэгжлийн зөвлөгчөөр амьдралын хандлагчийн банкын зөвлөгч мөн ч Улаанбаатар их сургуулийн доктор Мөнхөө морлон саатаад байгаа. Удаа уулзсангүй мөнх ахтай сайн байна уу? Сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Юуны өмнө бид хамтаар өнгөрсөн гарагийн нэвтрүүлгийн улгаан дахин нэг хэрэгжүүлье. Хөрвөөйгод энэ алдагдсан нөхцөлд орвол бидний ховчс тэлэг нэг агшин жоор бол тавин цайлгаан оч үсэрнэ. Өн үсэд өөтгөчин хөрвөөйгод дэлбэрэлтийн хязгаарт хүрсэн болоход рүү дэлбэрэлт үүсгэх аюултай. Иймээсээ мололи бидний ховчс тэлэг энэ хөдөлгөөний бас анхаарах болох. Хөлөлгөөнгөө бага талбай доторг өнөг дэлбэрэлтийн хязгаар болуулы хөрхөн хурдна. Хөрвөөйгөө трэ боогоод орчин нь хөтрэ бага болоход төрүүлээ. Дэлхан дэлбэрэлд үүсгэн болуулы хэв байна. Хөвтөл телевизээр бол амсар дөрөг нэг юм дарчи бууруулаг нэг нөөлөг гэж байна. Дарч бууруулаг нөөлөг болол хаахдаг магадгүй. Ингээд бол дэлбэрэлтийн аюул гарна. Зэнгээд орчмын өдрүүдэд амьдралын хандлагч нь мөн бидний амьдрал дундах маш олон жижиг сажиг учруу тэрчлэн амьдрал дундах байнга үүсэж мэддэг учир явдал юм уу? Эсвэл биднүүсийн омдгаалаад байсан үйл хөдлөлийн тухай та бүхэнд зөвлөмж болгож аль нь зөв юм байна? Аль бүх нь биднүүсийн амьдралын эрүүл мэнд юм уу? Эсвэл амар төвшний тал дээр нөлөө болж байв? Энэ тухай зөвлөсөн юм аа. Ингээд өнөөдөр бид мөн энэ тухай уулгаан үргэлжлүүлж байгаа. Энэ тал руу манай гişиг бүрэн баар эрхэлдэг юм болохоор бензинд ч юм уу хоол умданд бас хийдэг л байх. Хайр гэтрвэл хорсол болж хувирдаг. Хоол гэтрвэл хор болж хувирдаг. Хорыг баг хэрэглүүл им болж хувирдаг. Имийг имч хүм мэддэг. Тэрт хүчлэн цуснанд ороод цуснаа цайртай нийлнэ. Тэгээд цайртай нийлээд нэг зүйлийн бодис болоод шээсээр нь ингээ гараа явчих. Эдэн гэж ярихаас маш олон жилийн эдэнэ зүйл юм уу? Эсвэл эдэнд амт оруулагч, өнгө оруулагч энэ бүхний тухай бас биднээс ирнэ маш олон сэжиглэлтэй гэж хэлэх юм уу? Ойлгохгүй эсвэл омдгаалаад байсан учрын явдлууд үүсэж байдаг. Эд энэс болж эрүүл мэндийн нөлөөлж байна, аюултай явдал тохиолдож байна, өвчин эмгэгийг авчирлаа гэж хүмүүс байнга ярьж байдаг. Тэгтэн аль нь чухам үний юм байна. Энэ тухайтай бас баттай хариултыг хүмүүс ерийн ард усны хувьд сайн мэдэхгүй байдаг. Энэ дээр ийм нэг яриа бай. Маш олон хүмүүс үл эдэнд амт оруулагч хүнээ биеийн эрүүл мэндэд муу гэж хэлдэг. Энэнийг хүмүүс сэжиглээ ч гэсэн баттай хариулт олдоггүй. Өнөөдөр тэгвэл энэ бүхнээ дундаас бид амтын охин тухай ярих гэж байгаа. Амтын охин хүмүүсийн өдөр тутмын амьдралд байнга эдэлж ирсэн эдэнэ амтлагч юм. Эдэнэ амтлагч их хүмүүс эдэнтэй адилхан чухлаар үжиж, эрен болгоны хоолнд дутагдж болшгүй зүйл болоод байгаа. Амтлагч хүмүүсийн байнгын эдлэгээний зүйл болсны хувьд энэ тухай хүмүүс адил бас үжилттэй, адил басын яраагууд яригдаж байдаг. Зарим хүмүүс амтлагч хүнээ биеийн эрүүлд хортой гэхэд, зарим хүмүүс амтлагч дутаж болохгүй гэж үжиж бай. Ярангуй амтын охин хувьд бол хүмүүсийн өдөр тутмын эдэнэ дунд ялангуяа хуурлах хайрлах хийх юм уу? Эсвэл сэрүүн ногоо хийхэд бол байнга хэрэгэлдэг амтлагчийн зүйл болж байгаа. Гэтэл энэ хортой гэж бас яраа явагдаж байна. Энэ баттай юу үгүй юу? Хүмүүс сэжиглэлтэй болж байгаа.
Тэгээд амтын охин ховд урдаар бид энд байж байгаа онцорсон зочдоос асууж бодож байгаа. Хишиг бүрэн Би бол иддэг. Би бас дандаа хоолндоо амт оруулахын тулд жоох хэмжээний байдалд орвол амтын ох хийгээд хоолндоо амт оруулдаг. тэгвэл энэ хортой хоргуу гэсэн энэ тал дээр бодол хийж өнгөрөв үү? Эсвэл үгүй гэж бодд юм уу? Би бол жоох хэмжээтэй хийхэд бол хоргүй гэж бодож байна. Айл гэрийн хувьд бол одоо хүмүүсүүд гэрдэн одоо хоол умдандаа хэрэгэлдэг. Гэхдээ миний нэг сонссноор бол одоо шорлогийн гажрууд байна шүү дээ. Шорлогийн гажруудад бол тэр нэг үхсэн одоо ханаа мах юм уу? Ханы манай мах биш өөр зүйлээр одоо ордуусан юм махыг тэр чанарын одоо хүмүүс ингээ идэж амт нь мэддэхгүй болтол тэр амтын охи ихэр хийдэг гэж бүл сонссон. Тэгвэл одоо хүн амьдралдаа жарж байгаа учраас бага хэмжээгээр хэрэглүүл бас өөрийн амьдралдаа юм чинь өөрөө шинэ махаа идчих юм чинь гайгүй байх. Энэ тал дээр бол манай гişгүрэн баар эрхэлдэг юм болохноор өөрийнхөө баарынхаа одоо бензинд юм уу хоол умданд бас хийдэг л байх. Гэхдээ би танай дэлгүүрийн махыг үсэж гэлж байгаа биш шүү. Нэгт бол одоо манай гэрийн жарж байгаа махуд бол үнэн сайн мах. Тэрийг хийхэд бол тусгай дээр бол амт оруулах шүү дээ. Би бол ер нь жоохон ингэж бодож байна мөн хаа. Үндэ энэ реклам хийнэ. Жар сурталчлах хийх гэдэг хүний ухаанд байгаа юм байл дээ. Тий. Энэ хоёлаа найж болохоор ингээд ярсаар байж хамгасуул хишгүрнээ баарыг гоё болгож. Бид хоёр энэ дээр нь зөвлөмж өгж ийн гэдэг тэрний сонсоод. Тэгэхээр энэ тал дээр ер нь мөнхөн ах танай үжихээр гэдэг юм уу ер нь мэрэгжлийн талаас зөвлөх юм бол амтын охи хэрэглэх тал дээр тэгвэл хортой гэдэг нь энэ яагаад ингэж хэлж байгаа энэ тухай зөвлөмж. Энэ ер нь яагаад хортой гэсэн үг бол нэг хэсэг бол их туйланд дэгдсэн шүү дээ. Энд чинь үеийн идэж болохгүй. Үеийн гэж хэлж байгаа шүү дээ амтнаа охи чинь тийм ээ. Энийг одоо хэрэглэхгүй гайхгүй гэдэг их олон юм яриа гарсан. Энэний ярианы олон талын саллууд байгаа юм л да. Нэг бол үеийн үйлдвэрлэлийн ойр орчинд ерөөсөө ногоо урах юм болсон гэсэн. Магадгүй ямар нэгэн үйлдвэрлэл хийгдэж хүний тэр хаягдал гардаг л баг тийм ээ. Энэ талаас болсон болов уу гэж би бодож байна. Жишээлбэл бидний биеийн тэгшил асар их хэмжээний үйлдвэр явагдаад их хэмжээний хортой юм уу, хоргууч юм уу, бохор бодисод байна. Адгалт шээсэн газрын ногоо нь яачдаг үү. Энэ яагаад юм бол энэ дотор их хэмжээний давслаг зүйлс хортой бодисод байна. Тэгээ энийгээр баталж болохгүй юм байна. Тэгвэл бид нар шинжлэх ухааны үндсэлтэй энийг олж үзэх хэрэгтэй байна л дээ. Ирсэн гэдгийг тийм ээ. Энэ эрэлт нь бол одоогийн энэ чинь одоогийн амтлагч гэж штэ гэсэн. Одоо ялгаруулсан амтлагч. Энэ амтлагчийг яаж авсан бол 1908 онд энэ Японы нэг их сургуулийн доктор энэ хайдаа гэж далайн бүс ногоо иймэрхүү ногоонтой нэг шүл угаасан. Энэ их гоё амттай. Энэ дотор өөр юу ч хийсэнгүү. Ингээд энийг судалсаа дараа жилд нь үйлдвэрлэлийн аргаар энийг боловсруулж болох юм талстыг гаргаж ирж. Энэ талстан бол амтнаа ох гэж нэрлэж. Гэвч энэ талст нь юу байдаг юм бол энэ бол ерөөсөн уургийн үндсэн бүтэц. Бидний хоол хүнсэн чинь зөндөө ногоо цагаан дотор бүрэл уураг байна штэ. Гэвч махан дотор их уураг байгаа тийм ээ. Гэвч энэ уургийн үндсэн бүтэц болох энэ аммон шивтэрч хөтлийн натрий гэж бодисыг гаргаж авсан байгаа юм. Ийм болохоор энэ хаанаас ирж үү гэдгээс нь үзвэл энэ ерөнхийдөө хоол хүнснээс ирж. Тэгэд энийг ч хамгийн анхнаа шүү дээ 100 жилийн өмнөх асуудал болж байна. Тэгэд ард нь 50 жилийн дараа хөгжснээ дараагаар энийг бол одоогийн үйлдвэрлэлийн арга бол ерөөсөө ам будаагийн эсгсэн аргаар энэ чинь бид нар айраг цагаагаа эсгдэгтэй адил шүү дээ. Эсгснээ ард нь энэ талстыг гаргаж арьжээ. Тэгэд энэ яг бүтцийн талаас нь аваад үзэхдээ бидний бие чинь ерөөсөө уургаас бүтсэн юм байгаа юм. Тэгэд уургийн чинь үндсэн бүтэц гэж байгаа байхгүй юу? Тэр дээрээсээ энийг гаргаж явахдаа химийн аргаар биш. Энэ чинь амьд бодисын аргаар, эсгсэн аргаар гаргаад ууршуулад юм ингэж гаргаж авсан байна. Тэгэхээр энэ эрэлт бүх юмнаас нь үзээд байхдаа энэ ерөөсөө хүний биед хор байх тийм болцоо байхгүй байгаа байхгүй юу? Тийм болохоор идэж болно. Хэмжээтэй, тийм ээ, юм хэмжээтэй хязгаартай байдаг. За ингээд саяын мөнхөн ах шин тайлбарснаас сонсгоод бол амтын охид хүнээ бид хоргүй юм байна. Яг юмсан манай өнөөдрийн амьдралын хандлагчийн хамаг анхны дам яра өөрөөр хэлбэл биднүүсийн эргэлжээд байсан амтын ох хортой гэсэн энэ дам яра бол буруу юм байна. Тэгэхээр энэ хэмжээтэй байх хэрэгтэй гэснээс мөнхөн ах шингэж ойлгож болох уу? Маш олон хүмүүс энийг хортой гэдэг юм уу гэж ойлгодог нь хэтэртлээ идэж болохгүй гэсэн асуудал. Тийм шүү дээ. Ерөөсөө ийм нэг үг байдаг байхгүй юу? Хайр хэтрвэл хорсол болж хувирдаг. Хоол гэтрвэл хор болж хувирдаг. Хорыг баг хэрэглүүл им болж хувирдаг. Имийг имч хүн мэддэг. Юм бүхэн зарчимтай, хуйлтай. Хуйлыг зөрчвөл хэлгэнгүүгээр охирол амсна. Яагаад гэмгүүл манай энэ вижин амтны охин дотор бол их хэмжээний натрий гэж бодис байна. Энэ натрий гэж бодисыг бид нар их тайлбарлаж яасан. Хлорт натрий чинь бидний цай, унд бүх юм хэрэгж байна. Энэ нэг амтны ертөнцөд гардаг штэ.
Энэ Монгол хүн болоод ерөөсөө болоод яадаг гэхээр яг л энэ арслан барс шиг мах идэж яадаг. Энэ хүн төрөлхөйтөн дотор бол хамгийн их мах иддэг юм дээ. Тийм ээ. Тэгэхээр арслан барсыг ерөөсөө хужир толоож байгааг үзсэн хүн байна уу? Хизээч байхгүй. Яагаад гэвэл тэр өөрөө мэдж байгаа байхгүй. Арслан барс чинь өөрөө болоод биендээ наатар хүсэж байгаа мэдж байгаа. Бид нар юугаар хаалж яанаг бол ерөөсөө эндээ хөтлөгдөж байгаа байхгүй. Хилэндээ иймхэн зайхан зайд хөтлөгдөөд ингээд амандаа хөтлөгдөө хааллоод ингээд наатрыгаа мэдхгүй илүүдүүлээд байгаа байхгүй. Бид нар эндээ хөтлөж л хааллах ёстой байгаа байхгүй. Уурга тархиндаа хөтлөж хаалласнаа дараа яах вэ? Бид нарын бие сэтгэл ирвэл амандаа хөтлөж хааллавал бид нарын бие сэтгэл хохирно. Тэгвэл одоо сая манай багш бас ингээд ярьлаа. Тийм учраас бас ямар юм үнээр хэмжээтэй гэдэг шиг хэмжээтэйхэн шиг хийвэл учир нь тэр шинжлэх ухааны үндслээр баталчихсан учраас хүний биед хоргоо байх баха. Маш олон амьдрал дундах эдэн ундаа найжвал гэдэг юм уу? Тэр нэг амтлахаас эхлээд өнгөлт сайхан харгадуулахаас эхлээд энэ бүхнийг санаа тавиад зүгээр хийгээд ирэхээр хүний амьдралыг утга агуулгатай байдаг. Яг үнний хэлэх юм бол хүний амьдрна амьдарч ийн гэдэг чинь жижигхэн эдэн ундаанаас эхэлнэ. Ярангүй хүн удаан өдрийн дунд ажил үйлсийн дунд эсвэл өөрийнхөө их олон туршлага юм уу эсвэл олон жилийн чармайлгаар их үйлсийг бүтээдэг. Гэхдээ өдөр өдрийн биднээс мэрхүү аяг хоол, шанагуудаа, өмсгөлж үүсгэл тийм ээ гарч ирэх маш олон жижиг зүйлүүд эннээс эхэлж иж амьдралын уртаа юм бүтдэг юм байна. Тэгээд өнөөдөр биднээс үл ярьлаа амтын охид хоргоо гэдэг юм эцсэн. Гэхдээ хэмжээтэй байх хэрэгтэй гэсэн. Хэмжээтэй ихэд бас боттой хэмжээ байж байгаа шүү дээ. Тэгээ хэмжээний хувьд хэдий хийх нь хамгийн зөв юм байна. Энэ тал дээр. Яг энэ амтын охиноо чинь 50% нь баг ойролцоогоор одоо давсганы зүйл байгаа юм. Тэгэхээр энэ бид нар 5 граммаас илүү идэж болохгүй гэдэг нь ойлгомжтой болж байгаа. Бид нар бас өөр зүйлийн амтлагт давсан мамсан хийн штэ тийм ээ. Ийм болохоор ийм тал байгаа. Тэгээд бид нар ямар хүн бас өөрийнх нь байдалтай тохируулах хэрэгтэй байгаа байхгүй. Жишээлбэл цусан даралт өндөр хүн. Бид нарын бие натрий их болсноос болоод бид нар их хэмжээний усыг хуримтлуулаад цусан даралт нь өндөр болсон. Ийм байдалд бид нар энэ юугийг баг хийн. Тэгээд одоо бас нэг юм бол байна шүү дээ. Энэ сая хэлсэн махны асуудал дээр бол мах чинь бол тэр чигээр энэ дотор задраад гарахтаараа яг энэ амтны охчин гарч ирж байгаа. Тийм болохоор маханд бол энэ амттай охийг хийх шаардлага болж байгаа. Өөр амт яхан муутай шиг зүйлсүүд нь одоо хийж оруулах шалтгаалтай байгаа. Нэг илүү одоо ийм байдалтай байгаа. Тийм болохоор бид нар яанаг бол энэ цусан даралт өндөр хүн энийг хязгаарлах ёстой байна. За тэгвэл бас бол одоо яс сэрэгжсэн ч юм уу одоо энэ хүмүүсийн яадаг юм бол энэ натрий их орохдогоо зэрэг кальц өөр зүйлийн эрдэс бодисуудын хэмжээг шимэгдэхийг багасгаж эхэлнэ. Тэгвэл бид нар ясан сэрэгжиж эхлэх юм уу? Иймэрхүү байдлууд гарч байгаа байхгүй юу? Тийм болохоор хүүхдүүд за энэ анхаарах зүйлсүүдийн бол заавал анхаарах хэрэгтэй. Тийм ээ. Ингээд бид нар амтны ахыг зогштой хэрэглэнэ гэдэг учир утга нь тэнд байгаа байхгүй юу? Зарим одоогийн нэг сүүлийн үеийн чинь одоо манай энэ залуучууд чинь одоо тэр нөгөө юу бэлэн хоол моол чинь бүр их амтны ах гэж байгаа байхгүй юу? Тэгээ тэнд амтар нөгөө хилэндээ хөтлөгдөөд нөгөөтгөө идэх гээд байдаг. Энэ донтлын байдал ч юм уу? Иймэрхүү байдалд орж байгаа байхгүй юу? Ийм талыг бол сэргийлэх хэрэгтэй. Багаас нь энэ амтыг заах мэдрэмжлэхээ байж сурах хэрэгтэй байгаа байхгүй юу? Миний сонсохоор нэлэх хүүхэд ч та баг хүүхэд байна. Амтын ах ариун идвэл биед нь хоногөлтэй хортой гэж сонслоо. Ер нь жирэмсэнээс өмнөөс эхэлж энийг жаахан хязгаарлах нь таарна гэж би бодож байна. Яагаад гэвэл энэ натрийгээч энэ шивтэт амон шивтэт гүтлийн натрийгээч идэн бол байж та цусан дотор орсны дараагаар хүүхдийн цусанд. Ягаад хүүхд чинь өөрийн тэр бүх эргэтнгүүд нь өөрөө тэгж өөрийн одоо энэ төлжигч чадвар тийм сайн биш. Альва ямиг одоо шийдвэрлэх чадвар нь бүрэн гүцэд бооч үзээгүй байна штэ. Тийм болохоор яанаг бол тэрт хүчлэн цусанд ороод цуснаа цайртай нийлнэ. Тэгээд цайртай нийлээд нэг зүйл бид нар түрүүн хэдэн жилийн өмнө ярьж байгаа цайр чинь ухааны элемент, өсөлтийн элемент. Маш их чухал элемент байгаа байхгүй юу. Тийм бол яах вэ? Жирэмсэн бүсгийн энийг идээд байвал яах вэ? Хөхүүл ээжүүд одоо идээд байвал яах вэ? 2 наснаас доош их хүүхдүүдэд энийг идвэл яах вэ? Мэдээж цайрын дутагдалд орно. Цайрын дутагдалд орвол энэ хүүхдийн өсөлт бодолд оюун ухаан, дэндүүлбэр бие нь өсөхгүй, оюун ухаан нь хөгжихгүй энэ жоохон нөгөө одоо тэнэг хүн болох ийм аюултай шүү. Иймээс энэ одоо нэг биед нэг завсард нь бас нэг үг авчуулчих. Манай залуучууд минь одоо энэ их хэцэг чухалтай байгаа юм. Та аав ээж болъё л гэж бодож байгаа бол эрүүл амьдрах арга ухаанд суралцаа. 6 сар суралцаа. Өөрийг нь цэвэр шүүлээ. Дэндүүл манай энэ амтны охоос үлдсэн жаахан хэрэггүй юм байвал гаргачих.
Тэгээд та яг байгалийн журмаар нэг 6 сар амьдэр. Тэрний дараа таны бие сая цэвэрсэж эрүүл хүн болно. Эрүүл хүнээс сая эрүүл үндгээс эрүүл үрийн хийсэн юм. Зүгээр годонд очиод л тэр нейромианы чидэд гэдэг юм уу, тэр нөгөө бэлгийн хоолын чидэд гэдэг юм уу, тэр одоо амтлагч их амтай авах гэсэн юм идэж байгаад явбал магадгүй таны хүүхдээ харахад эрүүл боловч магадгүй цаанаа нь бас нэг дид эрүүл мэндийн байдалтай хүүхэд төрөх. Энэ асуудал олон байна шүү. Одоо бол энэ дэлхийн эрүүл мэндийн байгууллага гаргаснаас томьёол энэ ихэнх хүн чинь дид эрүүл мэндийн байдалд. Эндээс төрсэн хүүхдүүд нь болохоор бас дид эрүүл мэндийн байдалд. 55 насны өмнө хүнд өвчин олох норм 40-50 хүрж ийн чинь. Ийм хүүхдийг бий болгож болохгүй шүү дээ. Манай монголчууд минь залуучууд минь зураараа идэж аашилж болохгүй, аав ээж болноггүй бас өөр хариуцлагатай шүү. Тийм ээ. За ингээд саяын мөнхөө багшийн ярьснаас сонсгоод найлх хүүхэд бол амтын ох итгүү сайн байна. Сая бага хүүхдийг хэлсэн чинь 2 наснаас доторх хүүхэд. Тэрчлэн жирэмсэн бүсгүйчүүд бол нэн илүү чэрлэх хэрэгтэй юм байна. Яг юмсан энэ яриа өөрөөр хэлбэл бага хүүхэд амтын ох идэх нь хортой гэдэг энэ яриа бол бас зөв юм байна. Энэс гадна хүмүүсээс хэлдэг амтын охийг одоо хэд халуун хоолнд гэх юм яг хоол хуурлах хийж байгаа үед их халуун үед нь хийх юм бол бас муу юм. Өөрө өндөр дулаанд бас хор үсгдэг ч гэсэн яраа бий. Ярангуй энэ нэг баттай мэдгүй жоохон ийм болж байгаа бас байдаг юм бол. Энэ амтын ох хэрвээ 120 градусыг давах үед хүүршиж эхэлнэ. Энэ бид нар мэдэн штэ. Хүүршээд яг уу энэ бараг нөгөө нүүрсрэх үе юм болно гэсэн үг болж штэ. Хүүршиж эхэлснээр дараа энэ өөрийнхөө амтлаг чанар нь алга болчих. Хэрвээ энэ нүүрслэг зүйлсийг бид нар их хэдүүд хэлгээгүй бидний бөөр илгэнд тийм сайн үйлдэл гүйчихсэн дараас болж магадгүй юм байгаа. Гэвч одоогийн нэг ярьж байгаа зүйлсүүд байгаа. Одоо энэ юусаар шууд хор тавдар үүсгэх одоо бодис болон хувирна гэсэн. Энд бити санаа зовоо. Тэр хувирахгүй юм аа. Яагаад гэвэл нүүрс болж л хувирж байгаа төдий. Тийм болохоор тэрийг нэг төлж яг хөө нэг шорлог морлог хийхэд бас төлөгдөх юм байж болох юм байгаа юм. Тийм болохоор тэндээс нэг айх шаардлагагүй. Гэвч ингэвэл бидний зориггүй болчих штеп. Бид нар амтнаа өгтөө гээд амттай болгосон хоолоо төлөөд тэгээд яачтаар ямар ч утгагүй өндөр градусанд хүүрс болгож чад ямар ч амтгүй болчихлоо шүү дээ. Ямар ч утгагүй болчихлоо тий. Тэгтэрэн бид нар өндөр градусанд хэрэггүй хоолон хамгийн сүүл гарахтаа хийхдээ ингээд амттай болчихсон. Саяын биднүүсийн ярилцлага бол юу харуулж байна гэхээр амтын ох гэдэг бол яг тэр хэвээрээ хор биш. Тэр нь хүнээ биед хор болохгүй. Харин эдээнээс гарч ирсэн зүйл болохоор эдээнийг амтлах сайн зүйл болж байгаа. Яг юмас энэнийг эдлэх үедээ анхаарах хэм хэмжээл маш чухал байгаа. Энэ дагууд бас нэг нь бол тэрнийг хийх алхам дараа өөрөөр хэлбэл хоол хийх үедээ аль үед нь амтын охийг хийх үү яаж идэх үү гэдэг бол маш чухал байгаа. Тэгвэл одоо бид нэг амтын охийг зөв хэрэглэх хэдэн алхам дарааг үчи. Хоолны гал нь 120 градус хэтэрхэд хүрвэл амтын ох нь амт оруулах чадамжаа алддаг. Ногоо хуурахад 150 градус. Тосонд эдэнийг бочлоход 240 градус. Шүл бочлоход 100 градус байж хамгийн тохиромжтой хэрэглэх арга нь эдгээр хоол болсны дараа галаа унтраагаад 10 секундын дараа амтын охин хийвэл хамгийн тохиромжтой. Хүмүүс өдөр тутмын амьдрал дундаа амтын охийг эдлэх үед анхаарах чухал дэжил олон бий. Амтын охийг хоол болсны дараа галаан жогсоогоод 10 секундын дараа хийвэл хамаг тохиромжтой. Амтын охийг хоолнд хийхдээ удаа бүрэ тэгжиг 5 граммаас хэтэрж болохгүй. Жөрөх чосон судлын өвчнөд хүн амтын охийг бага хэрэглэх юм уу? Эдэн ундаанд хэрэглэхгүй үсэ. Жөрөмсөн бүсгүй буюу 2 наснаас бага найлх хүүхэд амтын ох идэхгүй үсэ. За ингээд эрхэм үжигчтэй өнөөдөр биднээс бол амьдрал дундах хоол удаа хийхэд байн хэрэгэлдэг айл болгон бараг бүр мэддэг амтын охин тухай ярьлаа. Ер нь амьдралын ханы хувьд бол биднээс та бүхэнд нэг их мэдлэг мэрэгжлийн зүйлийг зөвлөж байгаа биш. Амьдрал дундах зөв амьдрах арга ухаан, эрүүл амьдрах арга ухаан, тэр мөртөө гар зүрийн эдэн ундаан тэгвэл эдлэх хэрэгсэл юм уу эсвэл явдлан мөрийн дундах маш олон зөв талын зөвлөмжийг бид хамтаараа ярилцаж зөвлөж байгаа юм аа. Ингээд өнөөдрийн нэвтрүүлэгт та бүхэндээ үнэтэй сайхан зөвлөгөө өгсөн мөнхөө багшид маш их баярлж байна. Амьдралын хандлагчийн энэ удаагийн нэвтрүүлгийн энэ түрээд бүхнийг нэвтрүүлээд дуустаа. Нэвтрүүлгийн анхаарч үзсэн эрхэм үжигчид та бүхэндээ баярлж байна. Амьдралын хандлагчаас та бүхэн хамгийн шинэ амьдралын арга барил болоод хамгийн жол жаргалд амьдралын хормыг олж мэдэрнэ гэдэгт итгэж байна.
За ингээд нэвтрүүлгийн анхаарч үзсэн эрхэм мужигчид та бүхэндээ баярлалаа. Дараа гаргуултлаа түр баяртай.